Монголын бурхан шашинтны төв гандан тэгчлэн хийдэд хуучдын 26-ны өдрөөс сар шинийн буян номын хурал айлтварууд эхэлсэн. Гарч буй жилээ үдэж, орж буй жилээ ухтан засал номоо хийлгэж, заяа буйнаа даатхан залбирдаг уламжлалтай Монгол төвний хувьд эдгээр өдрүүдэд гандан хийдийг олноороо зорж байна. Мөн өнөө оройн 22 цагаас Цэдэрл хам бархны айлтвар эхлэх юм. За шинийн нэгний өглөө хүртэл үргэлжлэх энэ хурал айл өрхийн жилийн засалтаа тэнцдэг гэж үздэг бөгөөд сүсэгтэн олонд нээлттэй байх юм. Тэгээ одоо энэ Цэдэрл хам гэдэг нь бол одоо төвдөг байгаа. Тэгээд бол Ц гэдэг нь бол яг сарын шинийн нэгнийг бол хэлж байгаа. Дор гэдэг нь бол балин гэж байна. Энийг бол одоо лам сахиусандаа даатгах гэж байна, өргөж байна гэсэн. Тэгэхээр энэ лам сахиусандаа ингээд нэрээд одоо даган байсаад мөргөөд ингээд залбирахаараа яадаг бол лам сахиусан дээр бол шижээ хондгийн үйл буюу амьрлуулах, дэлгэрүүлэх, за эрхэн дурах хатуул гэдэг энэ дөрвөн үйл бол их дэлгэр гарч ирдэг. Мөн одоо энэ дээдсд бол ам нарын бол төрөл дахин төрөх төрөл одоо мөн одоо Шавдан Батаршгийн ерөөл эднэр бол дандаа лам сахиусны одоо үйлсээр одоо үйлсвэрлэгээр одоо нэг хурдан төрөх мөн одоо тэр мэндэлчээд барцсаад өгөр одоо шашин амтны тусыг үлтгэл энэ бүгд бол гарч байж идэг. Тэгэхээр бол лам сахиусны ах үгээр хүмүүсийн бол үйлсвэрлэг бол их тийм даадаг сахиус байна гэсэн үг. Тэгээд эрүүлэнх байлгах. Тэгэхээр энэ дэр бол одоо сайхан өөрсдөө зүгээр ерэн сайхан сэтгэл үүсгээд энэ жилдээ одоо би тэргүүтэй босод одоо надтай адилхан одоо хүмүүс одоо ажил үйлсэн бүтэмжтэй байх мөн одоо эрүүлэнх байх болтгоо гэсэн энэ сайхан залбирлыг залбираад одоо сайхан хуралдаан даган байсаад ингээд сууж болох юм байна. Морин жилд их харш, баг харш буюу туула дахиа хулган жилтэн мөн морин жил нь орж байгаа хүмүүс нэг цагаан мэнгэтэй хүмүүс тусгайлан засалтай. За заавал шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэнэ гэсэн ойлголт байхгүйч Бурхны номонд шинэ хуучрахаас өмнө буюу шинийн 15-нд багтаж засал номоо хийлгвэл Бурхны номын өрөөл бум түмээр аривжна гэж бэлгшээдэг байна.